Зохиолч Зэржингийн үүр цайх халтар 16 дугаар хэсэг. Тэр өдөр гэрэл цөөхөн харилцагчтай байсан тул дээд давхар руу гарч захирлын өрөө рүү дөхөж явтал эмэгтэй хүн инех шиг болов. Юу лээ? Захирлын өрөөнд хүн байгаа билүү? Сая захирал гарсан давгна гэж бодоод дөхөж очвол цоочтой. Гэвч яах аргагүй хүмүүс дүнгэр ярилцаад тэр бүхэл балил доо эхнэрт чинь хэлэн шүү гэх нэлүүн наргагүй инех аз чөтгөрийн эмэгтэй хүний дуу. Тэгвэл та хоёрыг хоёуланг чинь хамтдана гэж садран наргагүй хэлэх захирлынхан дуу гарчээ. Яй гэх нь яг л нөгөө хүүхнүүдийн хэлдгээр гоё ёо шиг сонсогдоход гэрлийн сонирхол төрж хажуу өрөөг нь онгоолгож ороод сэмээрхэн чагнав. Тэгэхэд л захирал нь чухам юу хийгээд байдгийг ойлгожээ. Эмнэлгийн аваарын хаалга буюу арын хаалгаар буцаж ороод таалагдсан хүүхэнтэйгээ өрөөндөө байж байдгийг мэджээ. Хажуугийн туслах өрөөнөөс тэр хоёрын иремийн явдал өөрч том сонсогдоход өөрийн ирэхгүй хагас тусгаарлсан шилний дээгүүр өнгийч харав. Захирал нь хаалга руу харж суужээ. Нөгөө хүүхэн нь урд нь суугаад хөлн завсран толгоогоо хийчихсэн гэд толгоо нь доош дээш хөдлөх хаж. Бурхан минь гэж амдаа өглөх зур доош буухдаа би энэ хачин янзын сэрэлт автах шиг болж сонирн болжээ. Урд өмнө нь ийм харж байгаагүй болохоор үүр байдалд орох шиг эцэндээ нүүр нь час улайв. Уг нь захирал нь хичнээн царайлаг гоё ихнэртэй үлээ дээ. Тийм сайхан залуу, тийм сайхан ихнэртэй байж ахиад өөр хэрэгцээ байдаг юм байна да гэж гайхширангүй бодоод хэсэг зур доош сув. Байдал хурцтай бололтой дуу шуу гэж овоо чангарчээ. Гэнэт захирал нь давхар хаалгаагаа хамаарцгаж гадаа коридорт дуун сонсогдоод байдаг юм гээд угсгын босох шиг чимээ гарч удалгүй тасхитал хаалга хаах сонстов. Тэр эргэж хараад одоо чи орилсон ч болно. Ёстой сайхан тусгаарлагч шүү дээ гээд мар инэв. Өсгүй босов бололтой хөлийн чимээ тавар гэж ганц хоёр дуугарснаа. Энэ юу хаалга вэ? Энд өрөөтэй юм уу? Гэхэд тийм ээ. Хоёулаа ийшээ орох юм уу? Гээд захирал нь босоод ирэв. Гэрэл орж ирэхэндээ гэж бодохоос амаар нь зүрхэн гарах дөхөж сэмээрхэн алхаад бушуухан хажуугийн хувцсны шүүгээ рүү орж нуугдлаа. Байзөөз хөлийн чимээ гарвуу да гэж захирал нь шивгэнэн хэлэхэд нөгөө хүүхэн эхнэрээс айж үххэн л дээ. Цаадах чинь өнөөдөр дэлгүүр хийсгээд байсан. Ирэхгүй завгүй гэд хэлчихсэн. Хэмээн эхнэрийнх нь найз хүүхэн хэлэх сонстов. Тэр хүүхнийг гэрэл мэдэх билээ. Том хүүхдөө нарийнхан бэлхүүстэй өндөр хамартай яг л Европ маягийн хэв шинжтэйж бор царайтай хүүхэн аж. Дандаа л эхнэртэй нь хамт гарч ирдэг учраас үнэхээр сайн найзууд юм байна гэж боддог байв. Удалгүй хаалга онгойж тэр хоёр тэврэлцэж үнсэлцээр ороод ирэв. Яана, ингээд чи бид хоёрын явдлыг эхнэр чинь мэдвэл би л буруугүй шүү. Бүр цагаандаа гарвал чи намайг авцуух юм уу? Үгүй гэвэл одоо болдог ч юм уу? Гэж эргэлдсэн эсвэл үдсэн аль нь болох нь мэддэхгүй юм шивнэхэд захирал нь юу гэж баригддгийм? Чи л хэлэхгүй бол манай хүн хар авахгүй дээ. Цаадах чи надад итгэдэг юм. Харин ч дээр юу гсэн гэж чадвал чи цаадах зулаагаа нэг таалахгүй юу? Би юу ч хэлэхгүй огт танихгүй юмнуудтай алцганаж байснаас дээр цаадах чинь нөхөр өдргүй хэзүүл байдаг юм шиг байна лээ. Ойрт хөөх бүхс гэсэн хүүхнүүд танай ажлаар арай л их эргэлдэж байна шүү. Тэдний хэмжээг авах нэрээр хөөх бүхсийг нэлсээр байгаад чи бүр болохоо байжээ. Намайг юур сонирхохгүй байгаа шүү гэсэн шүү дээ. Хэмээгээд эмэгтэй хүн шиг хий гэж хөөхрөв. Энэ муухай инээдэнд ч чухам гэрэл дургүй аж. Яг л нэг айлгүй хүүхэн шиг. Шүгэний яг хажууд эрэм озолцсон байснаа удалгүй хувцсыг нь урхан холгүй тайчиж шидээд хойшоо харуулах нь
шүүгээний завсраар элхэн харагдав. Нарийнхан завсартай шүүгээний хаалгаар харчихгүй гэсэн аятай хойш болсноо хэрэгт дурлан дахин урагшаа тэмүүлэхэд эр хүний заарын үнэр тачаал дур хүслийн анхлан үнэр тархаж гэрлийн биеийг сонин болгов. Хүүхний ард гарсан захирал нь өмд бандаашаа тайлж шидэхэд дотроос нь азарганы сэлдээ шиг юм гоцойчсон гараад ирэхэд чухам яагаад хүүхнүүд үхтгэхийн учрыг ойлгосон гэрэл дуалдах тохиж амаад аржээ. Хүүхэн ч том бүхстэй гэж жигтэйхэн амтан байв. Цүлхийтэл бүлж орхиод анх гэж дуалдаад гэж янаглан дуугарч аяаралта дандаа намайг өвтгөх юм. Хамаг сав суулгыг минь урлаа. Яа л да гэсэн мөртөө бүхсөө урдаас нь евх аж. Зулаагийн хамаг бие сонин болж бараг хамт хийлгэж байгаа мэт доош нь оржээ. Хөөрхийн нөхөр нь хэд оцгоноо тавьдгийм бол энэ захирал залуу зулааг бараг 30 минут араас нь хийх шиг болов. Тэр хооронд гэрэл бараг 2:50-д авчээ. Зулаагаас дутхгүй сэргэр том хөхнийхөө товчийг имэрч умдаг юугаа илэх зур хэлүүгээ оролдоход л хамаг сэрлэн дээд зэгтээ хурж галзуу юм шиг цусны хөөрөд ирнэ. Ингээд л байхгүй хоёрынтой шал бож орхив. Хоёр тавьснаас хойш тэр хоёрын үргэлжлэх ужид цэнгэл гэрэлд бараг амьдын 5 мэт удаан санагдав. Арай гэж нөгөө хүүхэн нь 50 бололтой эмч захиралтай нь хамт анх болоод явчихав. Арай гэж нөгөө хүүхэн нь 50 бололтой эмч захиралтай нь хамт болоод явчихав. Чиний энж гаатай сайхан шүү. Намайг тавихтай зэрэгцэн яаж ингэж хамт тавьж чаддгийм бэ? Аргагүй л эмч хүн юм да. Хэмээн жаргалын оронд одсон хүн аятай дуурахад захирал нь за хоёулаа дуусгая. Шүршүрт гээл сорчгоё тэгх үү гэд хөдлийн угаалгын өрөөнд ороод усаа гоожулжээ. Үүнээс хойш аваа хүндэлдэг байсан захирлаа үнэлэг үнэлэмж эрс унжээ. Гэвч тийм том юмар хэлгэж үзвэл яадаг бол гэх бодол гэрлийн толгооноос оогт салхаа байв. Тийм нэг юм хэлхий мартчихаж. Гэрэл тэр хоёрыг угаалгын өрөөнд орсон хойно сэмээрхэн гарч доош ирвэл гадаад нь хүмүүс овоорчихсан байлаа. Үдийн цай гэж бичсэн бичгийг эргүүлээд хаалгаа нээтэл бурхан минь өөн уур уцаар болсон хүмүүс. Танах ч мөнгө авахтаа үдийн цай май гэдэггүй мөртлөө яхаар нөхөн үзлэг эмчилгээ хийх болохоор ингэж хүний хамаг ажил үрдэг юм. Тэгээд ч танах энд зарласан үдийн цайнаасаа бараг 30 минутын өмнө хаалга барьсан. Гэх мэтээр энд тэндээс нь барьж идэх нь холгүй шуугилдав. Зулаа дотоод ажил гарсан гэдгийг эвтэйхэн тайлбарлаад эмч байхгүй наа. Гэхдээ одоохон ирэх бах гэж хэлээд уцаа шүрэн авбал гэрлээ. Бягоод орж явна. Гэх захирлын дуу сонсцжээ. Үнэхээр 3 хүрэхгүй минутын дараа гаднаас орж ирэв. Тэр хинч мэдээгүй гэсэн аятай гэнэт ажил гараад хэмээн 50 өгүүлээд үзлэгийн өрөө рүүгээ орчихов. Эхний харилцагчаас ахуулаад бөөн хэрүүл болсоор арай гэж тэр өдрийг өнгөрүүлсэн аж. Түүнээс хойш захирал нь хэсэг зур томоожив. Хаширсан бололтой гэж бодоод гэрлийн инээд хүрдэг байв. Түүнээс хойш 14 хоног нэг өдөр харилцагч нар тун цөөхөн байхад захирал нь чи хаалгаад өгччгээд дээшээ гарч надад дусал хийгээд өгөөч гэв. Гэрэлч юм бодсонгүй заа гэжээ. Дусал тариагаа аваад захирлынхаа харын өрөөнд ортол нэг улаан дарс задлчихсан гэрлээ. Хоёулаа их удаа хамт ажилласан ч нэг ч удаа хамт сууж байгаагүй юм байна. Тариа дусал хийхээс өмнө алив ганц татчих хэмээн урьлаа. Гэрэлч хаяа улаан дарс явуулчихдаг тул нэгд, хоёрт захирлынхаа эхэлж байхад цаараглаж чадсангүй. Эвч ажил дээрээ болох юм уу да захирлаа. Цааны цагийн дараа харилцагч нар ирээд өнөртүүлчихсэн байна гэх үедээ. Гэхэд мармар инээж тэгвэл доош очоод өнөөдөр дотоод ажилтай тул ажиллахгүй гэдэл биччих. Тэгээд эртхэн харж амрахгүй юу гэж залтайнууд гарган хэлэхэд өөр тийшээ харж байсан гэрэл анзаарсангүй.
Болох юм уу захирлаа? Би гадуур хөөцөлдөх нэг ажил байгаа юмсан. Ял амжуулаад авъя гэд доош буулаа. Бичгээ бичиж наагаад үүдээ түгжчгээд дээш гараад ирэхэд захирал нь хөөхөн улайчсан улаан дарсандаа талмайрах маягтай сууж байв. За өнөөдөр таваарвэ. Хоёулаа захирал совилогч гэхгүй шүү гэрлээ. Химээгээд хундаг дүүрэн дарс барьлаа. 16 дугаар хэсэг төгсөв. Халтар 17 дугаар хэсэг. Нэг мэдхэд гэрэл хамаг ингэрээ хомчсон гэрлүүгээ улаан галзуу амтан гүйж байв. Яасан бүү мэд түүнээс хойш дахиж тэр ажил руу зүгэлсэнгүй. Гэртээ ирэхэд азар нөхөр нь байсангүй. Харин 7 настай хүн ээжээ үс чинь ардаачихж гэсээр ухтав. Ажил нь гэртээ нойрхон болохоор тийхүү хурдан ирсэн хэрэг. Үс хийцгээ дөнгөж анзлаад л хоолоо хийж эхэлж байтал нөхөр нь ороод ирэв. Тэр хувцас солиод гэрийн халаатаа өмсөд уламжлал ёсоор эхнэр лүүгээ дөхөж ирж үнсэх гэснээ. Хөөе, чиний наад царай чинь юу болчихов гэж хэлээд гайхсан байртай харав. Их сайхан юм байдаг гэж бодсон гэрэл захирлынхаа хамт талмаараа сууж 3 хундах татсны ард тэр гараа зөөлхөн явуулж бугууханд барьж өөрлөгөө татжээ. Нөхрөөс нь өөр хүн бараг хүрээгүй сүмбэн цагаан хуруу тэргүүтнийг барилан биедээ татаж наахад хөөе та яаж яана гэж гарыг нь түлхсэн ч хүүхэн шиг туйхан харагдах захирал нь дахиар хавчих мэт чанга шүрмслэг эртвэл огт тавьсангүй бэлхүүсээр нь тэврэн татаад өөртөө наачээ. Тэр төдийл эсэргүүцсэнгүй бие сул тавьсхийв. Гэтэл нэг мэдхэд тэр залуу угсхийн босоод хоёр гар нь ташаан толгойд нь хүрэх шиг болоход аль хэдийн өмдөн шувтраад унаж хөлдөн тушигдаж ингэн чинээ санаагүй гэрэл цоцсондоо угсхийн босох зур азарганых шиг аврагын дараас нь зоогод орчих шиг болов. Тэр үнэхээр мэрэгжлийн хүн аж. 2-3 бүлүүлээд нүднээс нь гал манс хийх шиг болж хамаг чадлаараа урагшаа тэмүүлэх зур олив огтон шиг хажуу тийшээ холив өсрөхөд юмаа суглахгүй гэж санаандгүй хий дарсан залуу урагшаа годроотон унжээ. Ингээд цаашаа юу болсныг сайн сансангүй. Дээрх явдал ингэж уранжээ. Үүнээс хойш том зүйл хүсэх биш. Хайртай хүнийхээ л ямиг хамгийн гойд тооцох болжээ. Энэ бүгдийг хормхон зур эргцүүлэн бодсон гэрэл туслах залуугаа дуудаж урд талын буудалд өөрөө захиалчих. Миний нуруу жаахан чилээд байна. Чи завтай бол ирээд жаахан бариад өгөөч. Эхлээд би орж уяа гэчгээд гарав. Болд гайхасхийн хараад за захирлаа 206 тоот гэж байна гэд өөрөө захиалж өгчхөөд өөрөө ажиллаа зэгцлэхээр үлджээ. Чухам ямар хүн захиралтай уулзах гээд байдаг байна. Хүлээ авахын хүнтэй нь сайхан юм да. Тэгээг бол би хүлээж авч захирал руу орж таарна шүү дээ. Нэрээ хэлчихэд яадаг байна. Ямар компани захирал гэлээ дээ гэж бодонгоо үүдний хүлээ авахын оруулж ирсэн нэрийн хуудсыг хараагүйгээ гэнэтхэн санаж гаргаж иртэл удсан дуурж яасан бэ? Хурдан ороод ир гэх захирлынхаа шаардангуудыг сонсоод годовсрон гарчгүй. Том тансаг нэг өрөөнд гэрэл орж хэвтээд доош харжээ. Миний энүүгээр жоохон дараад өгч хамаг би булгарчгаж хөшөөд суусаар байтал болох аваач гэд нуруугаа заав. Гэрэл хатуу чанга биетэй махлаг юм шиг мөртлөө нарийнхан бэлхүүстэй аж. Болд сайн барьдгийг мэдэх тул хаяа дуудаж шилэн хүзүү толгоогоо бариулаад унтаад өгдөг байсан тул энэ удаа бас л тэгж дуудаж байгаа бахаа гэж бодоод орон дээр гарч байгаад хөлөөрөө өвдгөөрөө гიშгэлж нурууны доод нуглам олон ясны уул зуруудыг дарахад гучтай хүүхэн шиг хатуу өгцөгтэй өхөөрдөд базаа давмар биетэй байв. Болдын хамаг бие бүр сонирн болж шүлсээ гот хідэл залгихад нөгөө азарга нь гантайдал босоод ирэв. Залуу хүн болохоор дүүнийгээ захирахад хэцүү байдаг биз. Гэрлээс тансаг гоё өнөр үнэртэх хагаад дарах бүрд цаанаа л нэг 20 хэдтэй хүүхэн шиг аашиж гин шиг тул тэнхүү үдэж өгчээ.
Болдод нэг сонин бодол төрсөн нь хөхийг нь харах хүсэл байв. За баярлаа. Ёстой сайхан боллоо. Үнэхээр өөр гартай хүүхэд шүү. Эсээр эргэж харахад ингэн чинээ санаагүй зогсож байсан бол хөөе захирлаа болоогүй нь хэмээн өмднийхээ цаанаас гозоосон зүйлээ халахлах гэж оролдов. Гэрэл түүнийг харж хаад өө хөөрхий чамайг бариач гэж бодсон чинь шаал өөрийн бодож байдаг бах нэ. Хараач наатахаа гэд нэслээд авав. Болд эцсэндээ нүүрэн час улааж үгүй захирлаа. Би сүүлийн 3 жил бараг хүнтэй ойртоогүй юм. Найз охин маань хүлээж бай гэсэн гэд толгоогоо майжав. Гэрэл тэрхэн зур юу хийж байгаагаа ойлгож ухсхийн босоод за туслах минь баярлаа. Ёстой сайхан болчихлоо. Хаяа би энд байруулж байна. Нуруу туруунаас хэсэгхэн ачаа аваад хайчихсан юм шиг боллоо. Ахтай энэ танлаар хамаагүй юм ярьж болохгүй. Буруу ойлголт авчихна гэд хосоллоо шүүрч аваад гарч одлоо. Нэгэнт хонхоор авсан буудал тул болд энд хонхоор шидэж хувцас тайлан тухлав. Тэгснээ гинэт нөгөө нэрийн хуудсыг санаж эргүүлж тойруулан харвал Туурайн чимээ хязгаарлагдвал хувьцаат компани захирал Дэ Болохгүй гэсэн байв. Болд төдийлөн анзаараагүй ч миний найз охинтой ямар адилхан нэртэй юм бэ? Гэгсгээд далд хийчихв. Гэрэл гэртээ орж явтал дэрэм хажуугаар нэг хүүхэн сугадаад хээвнийг алхасаар өнгөрлөө. Нөгөөх нь дэрэмд жигтэйхэн наалдаад бүр нялуу наргагүй шигджээ. Үүнийг хараад гэрлийн хамаг амьдрал урдуур нь урсах шиг болж тэрхэн зур хямралд орж одоо ерөн дэрэмтэй амьдралаа зэгцлээ. Энэ хүнч амьдралаа бодог угаасаа би наалддаг буруу болсон юм. Химэн шуудхан гэрлүүн очоод түлхүүрдэн ороход дэрэм урдаас нь инээж гисэн ухтлаа. Өө залэг гэж эн чинь юу болоод байна? Бай зойз. Сая яах аргагүй л өөр тийшээ хүүхэн сугадаад яваад өгсөн дөө. Гэж шивнээд бүр паникт орсон байртай. Чи сая гарсан уугүй юу? Химэн асуухад халтар цаанаас нь шатрын морь барьчихсан гүйж ирээд үгүй бид хоёр оройжин тоглосон таныг хүлээгээд л байсан аав гэв. Үнэхээр нийсдэггүй юм бол түүнээс төрүүлж орж ирэх ямар ч боломжгүй лээ. Гэхдээ л нэг сонин мэдрэмж төрж хайрт минь би гэртээ орж унтлаа. Жаахан ядраад байна. Та хоёрыг байна уу? Ирж үү гэж шалгасан юм. Гэд буцаж гарав. Халдар араас нь дагаж би хамт явж хоны ээжээ хэмээн араас нь дагаад гарав. Дэрэмж тэгээдэг хэмээн урайлах гэн аргагүй ард хоцорлоо. Гэрэл рүү тэр сугдаж яваа эмэгтэй цаанаа л нэг жогтой сонин харсан тэр царай одоо ч нүдэнд харагцаар бүр багтрах шахав. Ийм зүйл болоод өнгөрсний хойно 3 сар болов. Дэрэм завгүй тул охиноо жолооч хөлслөн хичээлээс нь авахулж өгөх тохиолдол гарна. Тэр хоёрын компани хүний нөөцийн туслан гүйцэтгэгчийн гэрээгээ цуцлахаа дэрмийн саналаар түр азансан тул Болохгүйч уулзхаа болж урдах ажлаа хэвийнхэн үргэлжлүүлж байв. Удахгүй гэрээ цуцлах урьдчилан сануулсан 3 дахь сар дуусах гэж буй аж. Нэг өдөр гэрэл их дэлгүүрт гудал авахаар явж байтал дэрэм нөгөө хүүхэндээ хажууханд нь гудал үзэж байв. Гайхсан гэрэл араас нь сэмээрхэн дагвал нөгөө хүүхэн ахаа энэ гудлыг аваад өгчхөл дөө. Энэ гоё юм байна. Надад таалагдаад байна гэв. Энэ дэрэм чинь хизээч засрахгүй байна. Олсон хэдэрээ ингээд л хүүхнүүдэд хувц авч өгөөд л эхнэртэй хөөгдсөн хүн юм байна шүү дээ. Гомдмор гэдэг нь надад хэлж болно шүү дээ. Уг нь би залуу эхнэр авал гэж нээлттэй хэлсэн байхад чинь худалч гэдэг нь хэмээн нулимсан насгарч нүдийг нь харанхуулан бүрхөхөөд утсан дуурав. Хань гэсэн дуудлага байлаа. Үүнхээр тартагтай тултал гайхсан гэрэл утас аваад байна уу? Дэрэм үү? Гэхэд дэрмийн намуухан хоолой хөнгөнөж эмээ хана. Чи минь хаана явна? Хамт хоол идэх гэсэн юм харт минь гэв. Тэрхэн зур урдах залууга харан ухаанаа алдаж юу болоод байгааг ч ойлгохоо болж чамтай усны дуслал шиг адилхан хүн энд байна гэж шивнэг шахуу хариулав.
Дэрэм удсны цаана өдхүүд инээж юу гэсэн үгүй хайрт минь. Зургийг нь дараад авчих. Би харъя гэв. Тэдний амьдрал нэг тийм сонин орооцолдсон утас шиг хачин амзын хөөрхөн гайхмарч бас сонирхмоор гэлтэй. 17 дугаар хэсэг төгсөв. Халтар. 18 дугаар хэсэг. Дэрэм гэрэлтэй ярих зур охиноо дуудахад гарч ирсэнгүй. Уг нь шатраа хийгээд цэмцгэр нь аргагүй сууж байдагсан. Хаалгууд нь дуугарахгүй болохоор яасан бол доо гэж санаад өрөөнүүдээр явбал хаан ч алга. Халтраа, миний охин хаана нуугдсан бэ? Шатрын дугуулан руу авч явах цаг боллоо. Гараад ир. Аав нь олохгүй юм шүү дээ гэж гэр дотроо зөндөө хайсан ч тагчиг. Хаалга руу очивол дутуу хаагцсан байв. Тэр гараад явчихжээ. Муу золиг гэж ээжийнх рүүгээ яваад орчихож ээж нь байхгүй хахад гэж бодоод дээд давхард сандамынд харайж очиход хаалга хинч тавьж өгсөнгүй тул аргаа бараад гэрэл рүү ярив. Байна уу? Халтар алга байна. Танад хэн байгаа юм бэ? Үүд тайлж өгөхгүй байна. Оо яана, манад хүн байхгүй шүү дээ. Хайцсан бол доо. Одоо би очлоо гэд удсан тасрав. Гэрлийн толгой манс хийж ухаан нь балардах шахаж ганц хүүхэд хараад байж чаддаггүй. Ямар сони юм бэ гэж бодоод уурж хүрэх шиг. Уг нь гэрээсээ гардаггүй хүүхэдтэй гэж сандран гүйж гараад дөрвөлжин бензин унаад гэрлүүгээ ухаан мэдрэлгүй сахилах дадуулан давхилаа. Аз болж дандаа ногоон гэрэл таарсаар бараг л 10 минутын дараа эгтэлгүүрээс гэртээ хүрээд ирэв. Дэрэм насанд хүрэгчдийн хагас шигшээ тэмцээний урьдчилан салгаруулалтанд орох гэж байсан тул багштай нуулзаад зөвлөгөө авахулж маргааш оруулах гэж байсан билээ. Бараг 200 гаруй хүмүүсээс эхний 30 шалгарна гэдэг бол тун хэцүү аж. Ялангуяа 7 настай хүүхэд бүр боломжгүй. Энд тэндгүй баахан гүйж хайсан Дэрэм нэлэх хөс болчихсон гадаа өгтөв. Хоёул нийлж аваад яахаа төр зөвлөх зур. Ямар ч байсан эхлээд цагдаад мэдэгдээ гэж гэрэл хэлэхэд Дэрэм надад төрсэн мэдрэмжээр нэг л ойрхон байгаад байх шиг байна да. Хэмээн гэрийнхээ хогийг хаяхаар авч гарч ирснээ мартсан бололтой барай зогсоод байлаа. Юу балаараад байт юм бэ? Чи болооч хүн амтан хулгайлаад явчих шиг боллоо. Бушуухан шиг цагдаад хэлж зарлуулж хэргийг халуун мөрөөр нь оруулсан дээр гэж бараг хашгирах шахуу гэлэхэд Дэрэм за гэсээр хогоо хаяхаар хогийн цэг рүү гэлтэрлээ. Охин минь гэнэт гараад ирвэл ямар гоё вэ? Чухам яг энэ цэгээс л олж авсан юмсан. Сэтгэлээ минь наран биений минэлж гэгээ болсон ээж минь хойд дүрэм шүү дээ. Хаашаа явчих вэ охин минь гэж нулимс туслуулан алхахад хамарт нь тэртээ олон жилийн өмнө мартагдсан арх үнэртэх шиг болж сэрэл мэдрэмжин сэргэхэд туй муу ёр. Охинтой хүн дахиж тэр гашуу эдэнд дурлдаггүй юм. Миний охин хаанигтай тоглохоор гарсан баг. Орчин тойрон зөндөөгүйсэн ч байхгүйсэн л та. Хэмээн бодсноо гинэд дуу алдан хашгирч хогоо барьсан чихтэй буцажгүй. Дэрлээ, камер шуй. Хэмээн жижүүрийн өрөө рүү дагуулад харав. Тэр хоёрыг ороход жижүүрийн өрөө онгорхой жижүүр өрөө орон дээрээ унтаж байна. Унталгүй ч яхав дээ. Хамаг ажлаа өглөөнөөс ахуулаад өдөржин хийчихсэн болохоор ядраа биз. Жижүүрээ, камер шүүх хэрэг гарчихлаа. Ойхон маань алга болчиход гэж тадад сэрээгээд нэг амсгаагаар хэлэхэд дөнгөж сэрснээсээ болоод юу ч олгоогүй жижүүр толгоогоо сэгсэрч нүдэ анивжуулаад камер өчигдөр эвдэрчихсэн. Өнөөдөр ирж засан гэсэн. Юу хоон алга болчихлоо гэсэн бэ? Хэмээн улаан нүдлэн харлаа. Бараг эцсийн шахуу найдвар байсан тул тэр хоёр зэрэг шахуу өө гэж дуу алтлаа. Урам нь хугарсан Дэрэм чи цагдаа руу яваад бүртгүүлж бай. Би энэ хогийг хайжгаад энэ хавар жаахан хайгаатхъя гэд буцаж гарлаа. Очиж камер эвдэрсэн өдөр байдг нь ч өвдөө. Ингээд зориуд ингээд эвдэж хулгаалсан юм биш байгаа да. Гэдэл алдсан хүн 15 таан үлгэрээр
эсэн босон юм бодов. За юутаж энэ хогийг хаячихъя гэж бодоод хогийн цэгийн хаалгыг татаж шидэх гэснээ мэл гайхан мэлгэмээ таг болчихов. Халтар тэнд цааш хараад хог ухаад ухаан алга. Хөөе миний охин, чи энд юу хийж байгаа юм бэ? Чамайг чинь хичнээн хайваа хэмээн уулга алдаж очоод тэврэн авахд охин нь нүүр ам тэр чигтээ тоос шороо болчихсон. Гутал нь тэр чигтээ халтардаж өчигдрийн орсон борооны шавхаанд хутгалдаад яг л нэг удамчны хүүхэд шиг харагдах нь тэр. Охин аавыгаа хараад инээмсэглэхэд үүдэн хоёр шүд нь онгойж муугаар хэлэхэд шүд ам нь унсан нэг муу архичин шиг эвгүй харагджээ. Тэр бүхэл охин бүр ааваа гэж ухсгийж ирээд хүзүүдэж авах нь тэрэ. Дэрэмд тэр орчны хогийн үнэр танар гэж авах юмгүй боловч тэр дундаас гүйжирсэн охин нь бараг өмхий бас үнэртэй байсан ч эрдэн мэт санагдаж охиноо биедээ наж нулимс асгаруулсаар өндөр дурган үнсээд байдгаараа ихэр татан ий гэж уйллаа. Хамаг амьдрал нь дууссан мэт санагдаж байсан учраас ийхүү бие олж эргэж тавьшраад гоё болжээ. Тэрхэн хооронд гэрэл рүү хэлэх ёстойгоо гэнэтхэн санаж уцаа шүүрэн авч залгаад байна уу? Гэрлээ. Би халтрыг олжглоо. Хаанаас гэдгээ ирэхээр нь хэлье. Тэгэхэд цаадхан дуу алдан уйлаад өө ашгүй дээ хэмээн байдгаараа ихэр татан сонсогдоод утас тасрав. Аава, та миний дуртай газар надтай жаахан тоглох уу? Би энд байхаар нэг их гоё байд юм а. Үнэр нь гоё байдаг. Яг ихээс төрөх үедээ л ийм үнэр үнэртэж мэдсэн юм шиг. Гэрт байсаар байгаад уйдчихсан юм. Ялангуяа шатартай ноцолцоор хүүхэд насман гэж бараг байгаа мó? Гэж ирээд ихэд хэрсүүхэн хэвлүүхэн уйрамаар үг хэлж дэрмийг дахин уйлуулад ав. Аав нь охиныхоо хүсэл дээр цав цагаан цамц, шаргал зангиа, гялтганаж гялтаасан хар гудалтайгаа хогийн цэг рүү оров. Эсэлцэн муудсан хоолны үнэрнээс ахуулаад муудсан өмхийрсэн ундааны шил наадснууд зөндөө хөглөрөх аж. Дэрэмд нэг сонин санаа төрж миний охин хоёулаа энэ хогнуудыг ангиж тоглох юм уу? Хэмээхэд халтрын нүд зэрэгж тгий аваа би гадаа тоглоё гэж танд хэлээд гарахдаа энд байгаа хогнуудыг ангилж ялгаад энд тэнд тавьчихдаг байсан юм. Цаг хэд оног гарч чадаагүй болохоор бүр энэ орчнаас санчгаж хэмээн аав руугаа нүдэрэмлээ. Аав охин хоёр тун удалгүй хогнуудыг бүгдийг нь ялгаж дуусав. Утсан дуугархтал сая ухаан мэдрэлийн алдснаа санаад авбал та хоёр минь хаана байна? Би гэртээ ирчихсэн байна. Ороод ир миний хоёр гэж гэрэл хэлжээ. За энэ ангилсан хогнуудаа орхиод хоёулаа гэртээ оръё. Хэмээхэд халтар дурамчхан одоо хог дуудаг ах эгч нар ирээд миний ангилсан хогнуудаас шил лаазыг нь аваад явчих бах та. Уг нь үүнийг авдаг газар тушаачвал шатрын дугуулангийн мөнгө олцоход байх юм шүү дээ гэж их л том хүн шиг ярив. Хогтой ноцолдож халтар болсон аав охин хоёр их хэрэг бүтээсэн мэт хоёр халтайсан юм гэрлүүг орохоор явв. Орцны үүдэнд таарсан хүмүүс хамраа даран пүү па хэмээх аж. Аргагүй шүү дээ. Тэр хоёр дотор нь ажиллаад ирсэн болохоор үнэртэхгүй болохоос бусад хүмүүст хувцснаас нь ахуулаад нэвт өмхий самхаа ханхалж хажууханд нь ногоо ялаа хүртэл дагаж эргэлдэж байгаа юм чинь. Цахилгаан шатан таарсан хүмүүс ч гэсэн тэсэлгүй. Та хоёр чинь яаж ийш орж ирсэн бэ? Гараач. Бас зангиа олоод зүжигчээ. Гэх нь холгүй нүдэрээ сүлбэн. Нийгмийн ийм ялгуурлалд байж үтсэн дэрэм огт тоосонгүй. Ажиргалтай нь охинч тоохгүй байх нь гайхмаар. Манай хоёрыг хаалгаа тогшоход гэрэл ирж нэгээд "Паах, та хоёр чинь ямар заваарсан юм бэ? Юу хийж байгаа чинь инэв?" гэж хошигнон инээгээд угаалгын өрөө онгойлгож "Алив, миний охин ийш ор. Алив тэр аав нааш ирээ" гэд том угаалгын өрөө орж жакуз бүхий вананд хамаг хувцсыг нь тайжиж суулгаад "Усаа гоожуулаад бие угааж вэ"
Би охиноо мөлчилгээд ирээ хэмээн явж одлоо. Хэдэн хормын дараа тэд томороонд уулзцаав. Саяхан халтайхаанууд байгаагүй мэд цэвэрхэн болж суухад гэрэл дөхөж ирж үнсээд би бас хогон дунд тоглох дуртай шүү дээ. Та хоёр намайг дуудахгүй гэж заваарав. Тэрв дуудсан бол бараг гуруула амар сайхандаа жаргах нэ. Халтар охины нүд гэлалзаж аваа ээжээ би чухал тоглолт хийхийн өмнө хог руу очиж үнэртэж байгаад тоглохоор огт санардаггүй. Тарих маань маш сайн ажилтгийм. Бүр багаасаа 3-4 настай байхдаа л гэрийн хог үнэртдэг зуршилтай байсан шүү. Уучлаарай намайг гэж гинхэн цагаанаар хэлв. Тэгснээ улам нүдэн гэлалзаж би найлуудын хогийг ангилж ялгаад боловсруулж зардаг бизнес хиймээр байна. Маш их мөнгө эргэлдэж байгаа юм шүү дээ. Бүр хэд диссэн үлдэгдлээс цахилгаан хүртэл гаргаж болдог гэж би уншсан аваа. Хэмээн хүний санаанд оромгүйгээр юм хэлв. Тэр хоёр охины яриаг сонсоод үгүй өрөө өдөө багасаа айхтар гэдг нь хөө. Бид хоёрыг тижээлээл дээ. Чи шатраа хижээлээл сайн хий. Одоохондоо ээж аав хоёр чинь чамайг тижээчихнэ гэж гэрэл дуалдлаа. Харин Дэрэм энэ үед өөр юм боджээ. Охиныхоо хэлсэн болгонд маш их ач холбогдол өгдөг тул анх энэ компани байгуулсан аж. Шадар залгасныхаа дараа гар утсаараа тоглож байсан жаахан охин аваа миний супер аваа та бүгдийг хийж чаддаг тийм ээ гэж асуужээ. Тийм ээ. Дэсэн чинь нүдэн гэлалзаж ирээд л аавынхаа газар дээр үнсээд энэ уцаар тоглож байхад хиймэл оюун ухаан гэж байнга гарч ирээд байх юм. Түүгээр бүх юмыг хийж болдог гинэ. Та нэг хиймэл оюун ухааны туслагтай болоод бүгдийг хэлгэж аваа. Тэгвэл бид гурав их мөнгө олно үсттэй. Би дуртай тоглоомоо тоглох гэхээр өвдөс мөнгө нэхэд байх юм. Та надад үнгүй зохиогоод өгөөчтэй. Тэхүү миний супер аваа хэмээн дахин супер аваа хэмээхэд үнэхээр л супер болсон мэт санагдаж тоглоом хөгжүүлэх анхны аппликейшнаа хөгжүүлж хийжээ. Үүнээс санаа аваад хүмүүс захиалгаар бүх төрлийн програм хангамж нийлүүлдэг болсон аж. Улмаар төрийн шаардлагатай ажлуудыг авахаар шалгаруулалтанд орж тэмцээд ажил нь бүр ундарч эхэлсэн байна. Энэ бүхэн охиных нь аж үлээ. Тэр охиныхоо хэлсэн ажлыг хийхээр шийдэв. Нийслэл хотод юу л байна? Хог байгаа үлээ. Үнэхээр том бизнес мэт санагдаж төлөвлөгөөгөө гаргахаар компьютераа нээж хиймэл оюуны туслагатай санаагаа хэлв. Маргааш нөгөөдөр нь 2 өдөр болсон насанд хүрэгчдийн хагас шигшээд шалгаруулах шатрын тэмцээнд халтар орж эхний 3-т жагслаа. Хүн болгон 7 настай охиныг ингэж орж ирсэнд нүд нь орой дээрээ гарах дөхөж бөөн шууган болов. Аав нь программист гэн технологи ашигласан байж магадгүй хэмээн хардан ярьцгаасан ч ямар ч бодиттой баримт олж чадаагүй учраас тэгсгээд намдсан аж. Эхний 30 дотор багтаж байвал боллоо доо гэж байтал өөр хүрэл медаль авчих гэж хэмээн бодсон Дэрэм охиноо өндөр дөргөж үнсээд удахгүй аав нь даахгүй болох нэ том охин минь гэж инээмсэглэв. Энэ их дүүлэн шуугааны хажууд буянд юу тохиолдсныг сонирхъя. Буян байнга дагуулж яваад тэр хүүхэн бол төрсөн дүүн аж. Буян айл дөргөгдөж ирээд 2 жил болсны дараа ээж нь жирэмсэн болсонд нөхөр нь амаангаан гайхаж юу болов хэмээн бөөн баяр хөөр болсон гэдэг. Ингээд газар дээр ганц дүүтэй болохоор хаасайгүй дагуулж явдаг байв. Буянгийн эхнэр 3 жилийн өмнө унтаж байгаад босож ирээгүй аж. Ковидын нөлөө гэж эмчнэр хэлсэн ч буян зоос татаж үзээд насны тоон гүйцээд 3 жил болсныг мэдсэн билээ. Сайн нөхрийн буянд 3 жил хорвоогийн тоос хөдлөсөн ажгүй. Ёстой нэг илүү дутуу зангүй чимээгүй л байж байдаг эхнэр байжээ. Буянч бүр тэрэнд дасчихсан гэхэд болно. Буянг юу ч хийсэн дэмжижил байдаг бараг арх уй гэсэн ч хамт уй гэх нь холгүй амгалан тайван хүн
зүрхний шигдээсээр өнгөрнө гэдэг байж боломгүй мэт билээ. Гэвч буян харамссангүй. Учир нь эхнэр нь илүү сайн газар, илүү төрөлж дээшилж төрөхөөр зоосон мэргэнд буусан болохоор тэр. Харин дүүгийнх нь нөхөр гадаадд доктор хамгаалж байгаа болохоор гэрт нь очиж боломжтой үедээ туслана. Ийхүү тэр өдрийн нэгт их дэлгүүрт явж байхад гэрэл таарч бууин босно нь тэр ажээ. Аан тийм тэр өдөр гэрэл дарсан зургаа халтраас олоод юун харуулах мантай болж таг мартжээ. Энэ бүгд өнгөрөөд сар болж. Нэг амралтын өдөр буян охин аваад агаар салхинд гарахаар хотоос зайдуу гарч хад устай тансаг газар ирж майхнаа барьж дуглаад хоноод явъя гэж бодов. Охин нь хичээлэл хийгээд байдаг дуугүй нэгэн болж өсөж байлаа. Яг ээж шигэ. Хүн амтангүй энэ газар хаяа ирэх бөгөөд нийслэлийн хойд зүгт байрлах энэ газар түүнд олон гэр бүлд эрүүл чирэг өсгөхөд их ивэл өгчээ. Майхнаа барьж дуусах алдад охин нь "Нойр хүрээд байна. Жаахан унтмаар байна аваа" гэв. Хээлдэг гудас авч ирсэн. Бараг гэр шиг том майхныхаа нэг өрөөнд охиноо тухтаа нарахгүй унтуулад гарч алхлаа. Майхнаасаа хоошо харагдах мод улс хадтай газрыг чиглэн 100-аад метр явдал гэнэтхэн нэмэгтэй хүн хашгирах болов. Сайн чагнавал ам авраарай хэмээн чангаар орилох тун ойрхон гарчээ. 18 дугаар хэсэг төгсөв.